чи ямарваа нэг юмыг заяа юу ч байсан хамаагүй заяа. Ингээд сурахад ийм графаар явдаг гинэ. За энийг одоо би танарт харуулъя заяа. За энэ график за энэ бусад бичсэн үгнүүд нь хамаагүй заяа. Тэгэд энэ дээр нь одоо start гэж байгаа заяа. За start хэсэг дээр нь болохоор чи ингээд энэ доороос эхлээд тэгээд дээшээ яваад энэ mount гэдэг хэсэг дээр нь очино. За энэ хэсэг дээр чи ингээд өөртөө амар ихтгэлтэй би нэг ерөөсөө ойлгочлоо лаах юм байна гэж бод. Тэгээ байж тал чи тэрийгээ ингээд өшөө илүү сайн хийгээд явах тусам ингээд доошо унаад ирэх гэсэн үг. Одоо илүү олон юм байгаа гэдгийг чи мэдэх тусам тэр юм чинь одоо тийм сурахын аргагүй эцэсгүй амар их хэдэн жил зарцуулах хэрэгтэй юм байна гэдгийг чи анзарч эхэлнэ. За тэгээд энэ хамгийн доотлын энэ despair гэж байгаа тий цөхрөлийн хөндий гэж байгаа. Энэ хөндийд очисныхоо дараа чи одоо хэр их юм сурах хэрэгтэй вэ гэдгийг яг бодитоор нь ойлгосон. Тэгээд чи яг энэ мөчийг хэрвээ давж чадаад өшөө цаашаа ингэж суралцъя гэд явах юм бол доороос нь эхлээд буцаад ингэж дэше явсаар хагаад одоо энэ хэсэгт одоо ингэж очиод тэгшэрж ирдэг бахнэ. За ямарваа нэг ямиг мастер хийх ер нь бол нэг иймэрхүү зам байдаг бахнэ.